Энэ яриаг одоо хүн үдшил сонсоосаа гэж бодхоос. Одоо хэлж байгаа үстэй сая өвшөөл гэсэн орохгүй үстэй. Тэгэхээр хоёулаа өвшөөзийг орж ирдэг. Нойр хүрээд ш. Тэр цаашаа юм ярихад тусалж байгаа учраас өвшөөж. Тэгэхдээ энэ бүх нөгөө өдөржин үүлэнд үүргэж дүүргэж яагаад үдэш хийж байгаа юм ээ. Ядраад тэгээд. Ядарч бай шүү дээ. За миний хувьд ядрах ч яах вэ? Өртөөлөгчд улаачаад ядарч байгаа юм ээ. Ядарч гинөө. Юу нэг асуух зүйл гараад нөгөө таны амьдралын тухай бид нар ингээд бодоод байжсэн чинь амиа хорлох тухай ингээд бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юм яаж анх ингээд сэтэл үүсээд зөвхөн өөрийнхөө одоо сэтгэл готрлаас өөрийгөө голсноос болоод байна уу? Өнөө цаг үед бас тийм залуу хүмүүс бас өөрийгөө одоо голсноос болоод амиа хорлмоор санагдах ч юм уу өөрийгөө бусад ийм мундаг хүмүүстэй харьцуулаад идэх юм шиг байна. Тэгэнгүүтээ тэрэн шиг болсонгүй, тэрэн шиг сайхан дуу хоолойтой болсонгүй, одоо энэ шиг од мөчд болсонгүй өнтер гэдэг нэг тиймэрхүү хандлага харагдаад байгаа юм. Гэтэл таних болохоор яг өөрийн биен дээр хараагүй болцсон, яхаа аргагүй мөч дутуу тийм баг. Гэтэл бүх юм нь одоо бэлэн нүд нь харж байна. Аман ярьж байна. Эргэтэн бүтэн байж сэтгэлээр ундах гэдэг асуудал гараад байгаа юм. Энэ өсвөр насны хүүхдүүд хэд хэдэн хүүхдүүд надад тийм бас цахиа явуулж исэн. Өөрийгөө голоод байна гинэ. Тэгэхээр яаж одоо тэрнээс юу ах вэ? Салах вэ гэдэг. Тэг юу ч мэдүүлээд байгаа. Бүх юм тэгээд яг үзэхлээр тэр хүүхдүүдэд хэцэг их нь байж гин. Нэг хайхтар зов бид нар гаднаас нь дүүрэх юм бол нэг хайхтар зов шаналсан чи малга. Гэхдээ ийм ирэхлээр би бодлоо авсан. Энэ хөл хорионоос болоод ингэсэн юм болов? Ганцаардаад байгаа юм болов? Гэж бодлоо. Тийм сони юм болоод бурлаа. Тэгээ танихтай харьцуулаад яах вэ? За, шийд өгнөлт хэлээд үдтэй. Би бол яг таны нөгөө дөрөв зургалт явчихад байгаа шүү дээ. Тэрийг уншиж яхад аль ч цаг үед нэг амиа хорлох гэсэн хүний сэтгэхүй бас байсан юм байна гэдэг сэтгэл төрсэн. Тэгэнгүүтээ тэрийгээ бас ухаарах юм бол эргүүлээд хүн ухаарад тэр цэгээсээ бүр амьдрахгүй гэдээ өөрийгөө хамгийн доод түвшинд тавьсан тэр нэг цэгээсээ эргээд амьдрэх сэтгэлээр босоод ирэнгүүтээ бүр өдөө зэрэгтэй асар том зүйлд рүү зоригдож болдог юм байна гэдгийг яг тэр цэг дээр очиод яг ойлгосон л доо. Өнөөдрийн манайхан болохоор яг сая хэлж гин сэтгэл готролд ороод тийм амиа орлох үзэгдэл ихслээ гэд манай подкаст сонсогчдоос нэлээд олон хүмүүс захиа бичсэн бас комент бичсэн байлээ. Тэгээд тэр үед үнэхээр яг тийм хэцүү нөхцөл байдал таа ингээд амиа орлож гэж бодох нь бас аргагүй юм даа гэж бодоход өнөөдөр бид нарт эд эрэхтэн бүх юм хангалуун сайхан дайн дажингүй ийм үед хүн яг юунаас болоод амиа орлох гэдэг яах гэж байгаа гэдэг бас энэ цаг үеийн юм гарч ирээд байгаа байхгүй. За сэтгэл готрол заавал эргэтэн дутгаар үүсдэг гэд биш. Нийгмээсээ үнлэмж олж чадахгүй байгаад сэтгэл готролд ордог. Эрүүл сар бол хаан хүртэл эрх мэдэл, эд хөрөнгө, ивэл хайр нь байхад хүртэл ийм сэтгэхүйд хөдлөгдөж болдог. Тэр өөрийнхөө хийж байгаа, өөрийнхөө үйлдэж байгаа, өөрийнхөө холбоо сүлбэнд сэтгэл ханамжгүй байдлаас үүсэж тэмдээсээ сэтгэл готрол гэдэг зүйл идээлж сэтгэлийн нэг өвчин болж илэрч байгаа юм л да. Минийх бол эргэтэн согоогт түүндээ хит өндөр ачаалал өгч. Өөр бусад чадамжааг үгүйсгэн бодсноос үүсэлтэй сэтгэл готрол. Өөрөөр хэлбэл би чадахгүй юм чинь гэж чадах зүйлээ туршиж үзээгүйгээс гаралтай. Сэтгэл готрол. Энэ готрлоос гаргаж байгаа зүйл нь энгийн хараатай хүнч сохор болж болно гэдгийг илэрхийлж байсан. Миний дүүгийн наадгай. Нүдэн богод ахаан хоёулаа сохор тоглоом тоглоё. Гэхэд миний нөгөө сэтгэл гутарлын энэ хөвгөд өөрөө туршин сохортын амьдралаар наадгаан чигэрч болтойгой тэмтэрч ажиж юу чадхаа сорид хийж байхад
Би насан туршдаа энэ тоглоомоо тоглож өөртөө юу чадахыг олж болно шүү дээ гэсэн бодлын гарц амин хорлох тэр сэтгэхүйгээс гаргаж байгаа юм. Ухамжтай юу. За би амин хорлох сонирхолтой хааныг бол мэднэ. Хотуулаа хаан. Бүхэл бүтэн хаан. Эцэг нь маш том улс байх болж байгаа. Их нь асар хүчтэй эмэгтэйчүүдийн нэр хүндтэй эмэгтэй. Эхнэр нь хүртэл таран ноёд сайдуудын арга эвийг эхнэрийнх нь одоо эхнэрүүдийн холбоогоор зохицуулцдаг хатан зөгийн явдалтай эмэгтэй. Хүчтэй хаан, хүчтэй ээж, хүчтэй эхнэр дотор тэр эрэхтэй өөрийгөө готрох сэтгэл зүйтэй байсан. Би хийхээр эднэрээс дутдаг юм чи ер нь би хаан байгаад яадаг. Бүр цаашлаад хүн байсан ч би эцгийн нэрээс зүхтаахгүй, удмын нэрээс зайлахгүйгээс хойш гэд. Нөгөө хийж байсан нь дэрэгдэх хүнтэй харьцуулагддаг. Талбараа сэтгэл готролд ордог. Ийм хаан байлаа. Гэхдээ наадмын тэр хүнд бяраар үдсэн ч, оюунаар үдсэн ч хотоолоо бол бүх дээр бол арга их өндөртэй бүх. Ном сайн харвна. Магна 5-д ордог. Цэрэг зохион байгуулалтад бүх жанжидаа хүлэн зөвшөөрөгдсөн. Гэхдээ энэ чадамжаа эдгээр надад сайн хандахын тулд ялагддаг гэдэг үзэлтэй. Гэхдээ үнэхээр шударгаар үдсэн ч манлайд байдаг хэрнээ нөгөө эцгийн нэрээс үүсэж байгаа дарамтаар тэр үнийг алдсан. Эндээс өөрийгөө үнэлэмжгүй болгож чадаж байгаа зүйлээ ч олж чадахгүй, харж чадахгүй байдалд орсон. За тэгээд надтай бол эцгийн минь алсан алуурч. Эцэг минь байсан бол би ийм зовлонд орохгүй байсан гэсэн нэхэлтэйгээр их муухай харилцдаг хаан байлаа. Энэ нэлээд хожоо би түүхэндээ дахиж дурсахч байсан. Энэ удаа жоохон Хотуулаа хааныг дурсъя. Яг тэр мөчт нь би ч бас эдэр залуу байсны хувьд үзэн яддаг хаад юм нэг байв. Тэр хүний сэтгэл бүгшиж байгаа идэ миний амьдралыг дороотуулдаг байв. Хааны сэтгэл готрал ардыг дороотуулдаг юм илрэл надад бууж ирсэн. Харилцахгүй амьдрыг гэхээр хаан агаар амьсгалсан ч харилцаад байдгийн гайгаар. Хөнтэй 8 хийн хинтэн ярин нөгөө Хотуулаа байнга дурсагдаж. Нөгөө Хотуулагийн сэтгэл готралаас үүсэлтэй янз бүрийн бусгай миний амьдралд үерлэн орж ирж. Зөвхөн нэг талд явж байгаа төөрсөн хүүхдийг аваад чиний гэр хаана вэ гэж асуухад хүртэл нөгөө Хотуулаа хааны балаг гарч ирээд үзий яддаг болсон. Яасан гэсэн чинь гэр бүл нь солонд нэрвэгдчихсэн. Тэгээ миний хүү одоо сайн хүн олоорой гэхээр гээчихсэн. Үзэгдэл. Хамаг Монголын Хабуул хааны үед байгаагүй, Амбхан үед байгаагүй, Хотуулагийн үед гарсан. Эцэг их нь хүүхдээ хаяж биш шүү дээ. Чон нохон хоол бол гэдэг. Тэгэхээр энэ нөгөө Хотуулаа хааны сэтгэл готрал ардад дээлэн орж ирж байгаа юм үзэгдэл шүү дээ. Гэж бодохоор үзэн ядна. Яагаад хаан байж хийж чадахгүй юм гэд. Хэрвээ би хаан байх юм бол түүний энэ асуудлыг хэлбэрхэн шийднэ. Гэтэл хааны сэтгэл зүйн готрал нийгмийн идэ болж, бусгай болж, хүн чанар эвдэж, зохион байгуулалт эвдэж, засаг тунхаг эвдэж орж ирээд байдаг. Хаан өгчхөвэл амар сайхан болох гээд байгаа юм шиг гарц харагдана. Өөр хэн нэгэн хаан болоход тэр бүхэн засагдах юм шиг харагдана. Гэтэл алчаад хэнийг хаан тавих вэ гэвэл олон улсын хэлэлцээрийн төвшөнд хүлээн зөвшөөрөгдөх хаан байхгүй байгаа нь энэ хааныг устгаж болохгүй. Өөрөөр хэлбэл хаан сэнтээс хоосон байх нь аюул байдаг. Тэнд заавал оновчтой хүн суух нь тэр хүнийг одоо бидний амьдралыг илүү дордуулахгүй байх нь чагт байдаг. Ойлгох нь. Муу улс төрч чамаас дээр нь байгаа гэд халах нэг амарх. Яг сайн улс төрч чиний оронд байх ёстойг олох. Хоёр дээр гацчихж байгаа юм. Ухамжтай юу? Хин Хотуулагаас илүү вэ гэд. Тэгвэл яагаад илүү байгааг нь олох шаардлагатай болно? Юугаараа?
Алтан улсыг 27 бомтоор дагж чичрүүлсэн энэ хаанаас илүү хүн байна гэдэг яг миний амьдарч байгаа амьдрал дээр байхгүй болчихж байгаа юм. Гэтэл Хотуулаа хаан шиг ард түмэнд зүдгүүр тариад сэтгэлийн богшаагаараа хийдэл хийгээд байгаа хаан байхгүй. Ойлгож байна. Энэ зовлонг хартнаас биднийг хамгаалж байгаа. Нөөлөглөн бодож. Нийгэм дотор үүсээд байгаа зохион байгуулалтын цэг залдарлыг бодож. Хоёулангаас нь гарахын тулд хааныг солих бус. Явдалтайг л гадарлаж эхэлж байгаа залуунаас. Өнхөрлөө. Энэ дэс би яаж чичээгээд тэр хүний зүхлийг тайлж чадахгүй. Тиймээс чадхаал хий гэдэг бодол өөрөөр хэлбэл улс төрөөс дайжин зүгтаах үзэгдэл надад бол амархан байсан. Гэхдээ хаан явсан улс төр хөөж идэг учраас хэцүү. Чи зүгээр аглаг талд нуугдсан ч улс төр чамайг дагж идэг шүү дээ. Тэгээд яг энэ үед аргачин ноёны сүүл насн дээр би золгож учирч нөгөө багш гэдэг цолыг авч ирсэн л да. 7 насны шинжээг хийж тэдгээрийг нас биеинд хүрэгдэг цолонд хүрдэг. Тэгээд нэг төрийн нэг жижиг нөгөө батлан тэмдэг байдаг да. Тэрэнд хүрж байсан. Тэр үед аргачин ноёнтой одоо Хотуулаа хааны хаан сэнтний зөвлгүүдийн нэг гэсэн үг шүү дээ. Ярилцахад гол учир шалтгаан бол хаан хүн бодит үйл хийдэггүй. Хэмжигддэггүй. Өөрөөр хэлбэл тэр гэр бүлээ хайж байгаа хүнд хаанаас үүсэлтэй дам уур амьсгалнууд болж байгаа. Гэхдээ тэрийг хаан гартаж үлдээгүй гэдгийг надад ойлгуулав. Би энэ нэг хүний буруун дээр яагаад хааныг буруутгав гэдгийг эргээд бодох шаардлагатай болов. Өнөөдөр би дорой амьдарч байгаагаа яагаад хааныг буруутгав? Хэрвээ надтай найртай сайн хандсан Хотуулаа хаантай байсан бол би үнэхээр өөрөө энэ агуулж байгаа хонхтонгоо дөрвсөн энэ ардуудан авч чадахгүй юу гэдгийг бодож эхэлж байгаа юм л да. Яагаад би ер нь улс төрийг хаана ямар цэгээс хэрхэн яаж ямар мөрөөр буруутгаж эхлэв гэдэг нь Хотуулаа хааны тэр арчаагүй байдлыг үздсэн цагаас эхэлсэн байгаа. Түүнтэй хамаатайгаар бусдын хов орсон цагаас эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хамаг Монголын Хотуулаа хааны үед юм байсан, Хотуулаан үед юм болчихлоо. Энэ харьцуулалт ярианаас би өөрөө Хотуулаа гэдэг хүнийг олж харахаа болчихж байгаа юм л да. Тэгвэл энэ миний Хотуулаа үнэлэхгүй байгаа сэтгэл зүй нийхэм даяар байна гэж үзвэл тэр хүн сэтгэлийн гутралд хичнээн эрх мэдэлтэй байсан ч орхоос өөр аргагүй гэдэг зам нэгдэв. Өөрөөр хэлбэл бүх юмд байгаа авч бүх юм нь үн цэнэгүй гэдэг утга дээр орж ирж байгаа юм. Тэгэхээр эхнэрээс нь нөхрийг нь дүгнэн, ээж аваас нь хүүхдийг нь дүгнэн, анд нөхдөөс нь түүнийг дүгнэн гэхэд өөрөн илэрхийлэх гээд байгаа тэр гялбаг бусд нь харанхуйд хутгаж хаяж алсруулгатай адилхан нийгмийн алдаа нэг хүн дээр бууж ирснээс готрол үүссэн байж таарж байгаа юм л да. Ухнаа. Чадвар нь хүрэхгүй юм гэсэн. Чадвартай ямар ч хамаагүй. Хэтэрхий чадвар хүн. Гэхдээ илэрхийлсэн чадварыг нь ард түмэн үнэлдэггүй. Эндээс хааны сэтгэл зүйн готрол ихэлсэн байлаа. Яагаад гэвэл юм хийхээр аваасаа илүү байхыг шаардна. Гэтэл аваасаа хүнд нөхцөлд байгаа тэр хүнд давж байхад авыг нь илүү гэж үзнэ. Тэр хүнийг өөрийг нь Хотуулаад хаан биш. Нөгөө үгсэн эцгийнхэн нэрээр үнэлээд байгаа сэтгэл зүй. Тэгээд илүү юм нэхэд байна тийм ээ. Тэгээ илүү юм нэгдэг. Тэр хамаг Монголын Хотуулаа хааны үед алтан улс тэгтлээ хүчрэгчээгүй байсан. Одоо хүчрэгдсэн алтан улсын орон зайд хамгаалж байгаа Хотуулаагийн нэр төр арилцсан. Энэ аг арилгаж байгаа тэр хүний бухимдал санаа зовлтыг хинч хардаггүй. Нөгөө алтан улсыг Хотуулаа хааны цаг үеэр үнэлээд байдаг. Гэтэл тэр нь өчнөн олон дан хийгээд хүчрэгдсэн төрийн эсрэг байгаа үед
Хабуул хаан шиг алтан улсыг амархан цохих ёстой гэдэг хялбар сэтгэхүүгээр Хотуулагийн яг бодит орон зай дээр үлдэж байгаа үйлийг харддаггүй. Өөрөөр хэлбэл уулны цааталд өөрчлөгдсөнд уул давж утсан хүн харж байгааг, химжиж байгааг уулан дотор амьдрахсад нь мэдэхгүй байгаа. Ийм асуудлаас хааны гутрал эхэлсэн байв. Өөрөөр хэлбэл чи түрүүн хэллээ шүү дээ. Тэр хүүхэд юундаа гутраад байгааг тэр хүүхдээс өөрөөс нь хайгаагүй эцэг их байгаа орон зай амьдарж байгаа болж байгаа бүхнээс нь харчаад дүгнээд байгаа. Гэтэл тэр хүүхэд өөрөө л ганцхан болохгүй цэгээ мэднэ гэдэг шиг. Ийм зовлонд хаан маань учирж байгаа юм л да. Ухамжтай юу? Тэгээ бод Хотуула Хабуул хааны хүүхэд биш бол. Хүүхэд биш бол. Арт хинч байсан л тийм юм гэх юм байна шүү дээ. Яг энэ үед би өөрийгөө зассан арга бол Хотуула Хабуул хааны хүүхэд биш бол ямар авуугай энгийн хүн бэ гэдгийг харсан. Би зүгээр аавынх нэрийг нь хасчихсан. Тэр хүн дээр. Өөрөөр хэлбэл говийн дээрэмчин бухаагаас төрсөн Хотуула эдий зэрэгтэй явж байгаа бол ямар гайхамшигтай вэ гэдгийг нь харав. Өөрөөр хэлбэл миний дүү хэрв миний оронд амьдарсан хүн бол ямар их хүч хөдөлмөр гаргаж чадаа вэ гэдгийг нь харж эхлэв. Өөрөөр хэлбэл тэр хүнийг өөрийнхөө гэр бүл дээр нэр хүндгүй гэр бүл дээр тавьж харав. Нэр хүндтэй гэр бүл дээр мэдээж энэ зүйл байгаад байгаа зүйлийг нэр хүндгүй гэр бүлээс тавихад аль гэр бүлд хүрэх нь хамаагүй тэр хүний дайчилгаа байдгийн цагт яг хийж байгаа зүйл нь харагдаж эхэлсэн. Явхамжтай. Басаа ч илүү байсан. Зөвхөн Хотуула Амбхан хааны Хотуула гэчвэл өөр утга, Хотуула гэд харахаар өөр утга гарч ирсэн. Тэгээд санамсаргүй байдлаар би Хотуула хааныг тэрссэн үйлдэл гаргаж байгаагаа өөртөө гимшиж эхлэв. Муу хаан гэдэг ховыг би чинь хилээ 2 салаа болтол ярьсан байлээ шүү дээ. Өөрөө юу? Өөрөө. Тэгэхээр эргээд ард өмнө нь хаандан итгэхгүй болохоор буцаа тэр ард өмнөд ороод л надтай амаатай болоод ирсэн. Тэгэхээр та тэр юм фэйсбુક хийсэн ба шүү дээ. Хар PR-ыг санамсаргүй байдлаар ярьж байгаа. Танаа хэлдгээр бол ойлгож байна уу? Инхээр тэр ард түмэн толгойгүй байгаа нь эргээд ноён байдаг толгой надад хүндрэлтэйгээр орж ирээд миний тарьсан хэрэг надад буцаад чураагдаад байгааг ойлгоод ирэнгүүт би өөрөө алдаа хийгээд тэр алдаагаа би Хотуула дээр овоолоод байгааг нь харж ирсэн. Тэгвэл одоо жишээлбэл өнөө цагт байж байгаа манайхан бас тэгж ийн гэсэн үг үү? Би энийг муулаад тахлаар тэр зовлон бас өөрсдөд нь өөрсдөд нь нийгмийн зохион байгуулалт алдралаар ирдэг. Нэг хүнийг итгэн түшиж байгаа үед нийгмийн нэгдэл илдвэхтэй байдаг. Тэр толгой чигээ алдаж хараа нийгмийн задрал болж нөгөө дамжлаг ноёдуудын ачаалал ихсдэг. Гэдэг энэ асуудалтай хутгалтцсан аргачин ноёны тусламжтайгаар олж харав. Одоо манай Нахуугийн багш. Аргачин ноён. Нахуу Харбики хоёрын багш байхгүй юу? Хамгийн алдартай хоёр хүмүүн нь тэр байдаг. Сурагчтаас нь. За яг би шавинцар л да. Нэг олон жил үнийг дагаагүй. Нялх нэлтраагаас нь өсгсөн гэх юм бол тэр хоёр байдаг. За тэгээд за нэгэн шавхаа зурсан бол тэрийг вар болгох нь өөрийнх нь ажил байдгийн хувьд. Архиж амнаасаа Хотуула гэдэг унгас гаргахаас сэргийлв. Яагаад гэвэл энэ хүн байхгүй байх юм бол бид нар Алтан улсын гадаадын байлдаанд хамгийн түрүүнд нэр өгөгддөг Хилийн аймаг. Энэ хүн байгаа цагт бид нар Алтан улс руу арилжаад хорог оруулаад бахан өдрөө давдаг аймаг. Тэгэхээр Хотуула гэдэг хүн Хотуула байгаа учраас бид оршиж байгаагаа үнэлж. Хабуул хаан шиг тийм олон бомбнэгээд баян тансаг амьдруулахгүй ч гэсэн дайн оруулаад ирэхүүд нь цадах шаардлагатай болов. За ингээд ухаарад
Нэх удаагүй байхад нөгөөх маань өгч. Батуула байхгүй ялыг 13 дугаар дан. Одоо манай киноны хийж байгаа гол сэдв. Энэ дээр л ойлгосон. 12 дугаар дан дээр Хотуула хааныг үүсгдэг ноёдууд. Гэр бүлийн асар гүн цохилтод. Одоо мянгат байжгаад хэдрүү ундаг үлээд. 34 лөө. 34 мөнчин хөхөд 350 гэр бүл дөр ундаг шүү дээ. Мянган өрхөөс энэ лөө унаж ирээд Хотуула ч юм уу яагаад өгч вэ? Дөнгөж чамайг хүлээн зөвшөөрж эхэлж байхад гэдэг ийм сэтгэл зүйлөө орж ирсэн. Нөгөөтэйгөр тэр үед миний оюун санаа үнэхээр бүтэн байх боломжгүй болсон. Би үхэгсдэг хитрхи их дууддаг болсон. Ягаад гэвэл хамаг гарын хүнээ алдаад 10 хуруугаа мухралцсан. Энд эрхэн хуруу байсан бол тийм юм хийндэ гэж бодох төвчний галзууралд. Оров. Ид байхгүй бол амар. Байхгүйгээд хүн өтөр мартдаг. Хүн байхгүй. Ялангуяа ажлын албат чинь байхгүй үед. Чи тэрийгэ дуусгана гэсэн цэгтэйгээ үлдээд хөл гар бүх юм алдах шиг зовлон дотголддог. Охох нь. Өөрөөр хэлбэл ноёд хүн, бусдыг толгойлж байгаа хүн зорилгоо төрүүлж хараад шатанд хуваадаг. Тэр шат болгон дээр нэг хүнийг чадамжаар нь үнэлж байршуулж тэр оргил гэдэг зүйлийг нийтийн хүчээр давдаг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр шат бэлтгэл ажил бики дээр өгнө. Хоёрдугаар шат жоохон хүч шаардсан бухлаа дээр өгнө. Гуравдугаар шат зайл мих хуурмаг байдлыг гаргах учраас дор дээр өгнө гэд ингээд төлөвлөж идэг. Бүх төлөвлөгөөний хүнчин өгчхээр чи өөрөө хийж чадахгүй. Боломжтой гэдэг сэтгэхүйт. Энэ бол нэг нүд нэг гар тастуулахаас илүү их хүн зовоодаг асуудал. Яг тэр үед би өөрөө Хотуула гэдэг хүнийг тэр хүн Хабуула хаан амхаа хүний бэлдсэн хүн дээр уусаж ороод удирдан залж байсан чадварыг олж авав. Харсан, үнэлсэн, ойлгосон. Ойлгож байна уу? Ягаад гэвэл тэр хүн өөрийнхөө хүнийг бэлдээгүй. Бэлдсэн хүн дээр толгой нь болж хүлэн зөвшөөрөх гэсэн зэмцлийг хийсэн. Ингээд залуу хүнд хэр их ачаалал, хэр их нэхэл, хэр их чадамжийн ялгаа буусныг ойлгож эхэлсэн. Нэг талдаа Хотуула үзэн ядалт алга болоод нөгөө удирдах байсан жанжиттай би шулуун хөөцөлдөж тоглох боломжтой бол. Энэ бэрх зэвүүн жанжтуудыг бүгдийг нь нэгтгэж байсан түүнээр би гайсаар их бахархаж. Нөгөө өөрийнхөө бэлдэж байсан хүнэн алдчихад нөгөө жанжтуудаар нь өөрийнхөө саналыг хүлээн зөвшөөргөнө гэдэг бол 7 настай хүүхдээ 36 нас хүртэл нэрдмээр шахаж боловсруулахаас ч хүнд бай. Ягаад гэвэл би давмгай байдлыг хүүхд дээр бол өгч чадна. Нөгөө хүний давмгайг хөрвүүлэн өөрийнхөө зорилгод нийцүүлнэ гэдэг бол асар хэцүү ажил байсан. Ингээд л үзэн яддаг ноён хүлээн зөвшөөрч оршуулсан да. Оршуулганд нь оролцсон юм уу? Оролцсон. Гэхдээ энэ нууц хэлбэртэй байсан. Ягаад гэвэл Хотуула үхсэн гэдгийг алтан улс мэдхэл юм бол Монгол улс туг там бүх хэлгэх цаг үедэр байсан учраас Хотуула 3 хувааж хаан шинтэд шийдсэн. Хотуулаатай бие ойролцоо байдаг хуйгийг өмсөж явдаг. Сорхогтуу ноён зүрхнээ. Хотуулагийн цэргийн зохион байгуулалтыг хийж чаддаг. Бүх ноёдуудтай эв гэрээ сайтай байдаг залуу ноён агааж тугийг натгаж Хотуулагийн хаан ар ноёдуудтай эв гэрээ хийдэг. Эдийн засаг одоо дотоод бодлого инх тайван байдлыг сахиж чаддаг ноён дээр нийс үхэг тавьж Хотуула гэдэг хүнийг орлохын тулд 3 хаан гаргаж ирэх шаардлагатай болсон. Одоо манай кинонд дээр гарч байгаа гол зохиол. Сорхогтуу бол хувцсыг өмсөж явах ёстой. Өөрөөр хэлбэл дайсанд Хотуула амьд байгаа гэдэг биеийг үзүүлдэг.
цэргүүдийн одоо энүүгээр уулаар яваад энэ ууланд очиод байлдаарэ гэдгийг агаач үг хэлнэ. Тэгвэл ар ноёдууд боيو их тайван цагт тийм үү. За эдийн хэмжээний татвар аваад дараагийн дайнд ингэж бэлдээ. Та тийшээгээ явж арилжаа хийгээд тэр аймагт гэрээ хийчих. Ийм замаар гэрээ хийх боломжтой. Ийм замаар гэрээ хийх боломжгүй байгаа учраас ийм л юмыг яриаж болно шүү. Тэрлүү тэр ноён урмах гээд байгаа учраас тэрний замыг чөлдөрлөөрэй гэдэг ажлыг эсвэхэ хийж байгаа юм. Тэгээ энэ гурав чүүтэй айтаа нийлж ээж хатуула гэдэг хүн амьд болоод энийг нь бүх ноёдууд нь нуруугаараа хамгуулад мөн энэ бол хатуула гэж худлаа ярих цаг эхлэв. Тэгэхгүй бол бүгд үхчих гээд байлаа. Яг л үхэж болно гэдгийг 12 дугаар дайн дээр үзсэн учраас ерөөсөө ашигын сонирхол гэхээсэн илүү өсөлтийн сонирхлоор тэр хотуулаг амьд байлгах нь бусад бүх ноёдоор эвцэлтэйгээр орж ирв. Доор хийжэл нэг ноёноос гэр бүлийнх нь 3 хүн үхсэн шинж тэмдэгтэйгээр ард түмнийг тоолооч хэрэггүй байх нь биш үү? Энэ 12 дугаар данг өндөрсөн хувьд бүгд гар мухар хөл тушаатай байсан учраас бие нөөлөглөвөө. Хамгийн хүнд зовлонд л хүн өөртөө овоо хийж байгаад шат тавьдаг юм. 13 дугаар данг эхлэв. Төгсөв. Энэний дараа юу гэж бодож үзэн ядалцаж байсан 2 ноён эвлэрэх замаа өөртөө тавьсан байсан. Өөрөөр хэлбэл хатуулаахан үснийхээ дараа хамгийн том ялалтыг хийсэн. Түүний өвхөл нэгдэхгүй байсан Монголын ихэмдүү замтай ноёдуудыг ташуурдаж хайсан байдаг. Тэднэрт өөрсдөд нь ямар их хүч хатуулааханд өгөх нөөц байсныг өгтөн үзүүлж өөрийнхөө хоосон сүнсэн нэрийн дор энэ улсыг хамгаалсан байдаг. Амьдын цагт чадаагүйг зовлонгийн ташуураар нэгтгэж чадсан. Гэхдээ энэ бүхнийг өөрөө санаатаач бай, сануусаргүйч бай. Эвцэлдүүлээд урдын төлөвлөгөөг тавьдсан байсан нь. Магадгүй энэ 12 дугаар дайны дараа ийм зүйл болно гэдэг тэмтгэл өгсөн байсан нь ноёдод өнөөдөр зовлонгоос цогтхын ямар ч юм үлдээхгүй засаг байлаа л да. Тэр нэг 11 дугаар дайны намар болсон цэргийн бэлтэг дээр бүх ноёдууд байгаад 12 дугаар дайны мэдээ ирээд за ийм болох гэж байна. Онгуудууд татарт нийцэж мэдээ дамжуулж байна. Олохнуудаа татартаа бодлогын түвшинд тоглож байна. Олохнуудаар дамжуулаад мэрктүүд татарууд нийцэж байгаад хэрэг Монгол руу зэрэг давталгаа хийж байна. Энийг сүхэтэй гэж боломжтойгоор харах юм бол алтан ус бид нар лөө давтлан дайрнаа. Магад 3 жимийн тулаан болно. Тэрхийн бол хэрвээ ямар нэг дайм боллоо гэдэг чимээ гарах юм бол би төрүүлж явнаа. 2 дугаар жимдэр хадаан ташаач байж. Хэрвээ зэрэг болох юм бол 2 тал руугаа хоёлаа давтлаа. Энэ мэдээг бэлэн байдал дээр хэрээдэд дамжуулах юм бол хэрээд дотроо төрийн хагаралтай байдаг учраас нэмэргүй. Тэд нар шууд цохогдсон тэндээсээс ирж босох нь илүү дотоод нэгдлийг нь үүсгдэг учраас ялалтын мөртөө. Одоо бид нар энийг хэрээдлөө алдахгүй байх нь зөвөө. Энэ дайм магад бидний ялалтаар тосож бэлдсэний хувьд гарна. Гэхдээ энэний дараа жинхэнэ дайм болно шүү. Гэхэд нэг дайны дараа дараагийн дайныг ярьж байгаа хотуулаг яг тэр үед бид нэр юу ч ойлгоогүй. Яагаад гэх юм бол алтан ус бол шөвөгдөж бидний хүчийг унгаачаад жинхэнэ бодлогоо энэ ядарсан дээр нь задрах бодлогоор хийшүү. 3-4 ноён урвуулна та нарын дотроос. Тэгээд татаараар ташуур өгөөд урвсан 4 ноёныг татаартай нийцүүлж хагаад авилга өгнө. Синтетэн суулгана. Алтан усын хойд мужийн ноён гэдэг нэрийг барина. Гэхдээ тэр ноёдуудын амьдрал бол Отог аймгаар нь очихоос илүү зөвхөн ганц гэр бүлийн төвшөнд татлагтайгаар орж ирнэ. Тэр хүний ганц гэр бүл сайн сайхан амьдралтайгаар алтан ус эхний 4 жилийг өгнө. Дараагийн 4 жилд хөвгүүдийг нь ална. Дараагийн 4 жилд ноёныхын судлыг авч ийна. Удамгүй болсон тэр ноён Монгол улстай нэр хүндгүй алтан устж амьдрах чадваргүйгээр устж 12 жилийн бодлогоор унах болно. Тэр цагт ард нь үлдэж байгаа хүмүүсийн 80% нь боолын хөдөлмөр эрхэлнэ. Өөрөөр хэлбэл тэр урвсан 4 ноёны аймаг бол ерөнхийдөө 36 жилийн дараа
болох эргэлтэнд орноо. Өнөөдрийн цадхаа бодно уу, маргаашийн цадхаа бодно та нарын л хэрэг. Би бол нэг хэмэл тооцоотой байна гэд хуралдаар хэлв. Чуулган дээр, их засаг дээр юу ч гэж нэрлэх нь хамаагүй. Тийм учраас Аруулаадад торгоны жимээ сайн ажиж, торго болгоно харж байгаарай. Би бол эд хараад уншлах хийж чадахгүй. Нахуу та бол эд хараад алтан усад тариачт нь сэтгэлтэй байна уу, сэтгэлгүй байна уу, торгоны хэн дээр утсалдах төдийд тэр ардууд татварын төлөө хуурмаг юм хийж байна уу, сэтгэлээ гаргаж ур хийж байна уу, хэнэс нь олоо харж байна. Татварын төлөө хуурмаг юм хийж байгаа бол алтан ус дохой нэг илрээ шүү. Тэр цагт за бусад ноёд энэ чимээг аваад цэргийн бэлтгэлдээ гарсан дээр шүү. Хамгийн ихний шинж тэмдэг бол орж ирж байгаа алтан усын торгон дээр л илрээ шүү. Би энийг мэдэхгүй. Нахуу та бол энэ үгээр сэжүүр хийж чадах биз. Гэхдээ энэ ачааг танд хаялаа гэж заавал давах ёстой гэсэн үг биш. Гэхдээ би таныг тийм чадамжтай гэж үнэлдэг гэж ярьж байсан юм. Эннээс хойш нахуу торгоны хээг нэг бүржлэн ажиж байсан гэвэл үнэн хийхгүй байсан ч болох байсан. Гэхдээ энэ үгэнд итгэсэн. Энэ чигийг шалгаж байсан. Өмнөх дайнтай жилүүдийн торгуудыг нэхэж хөөж яваад үнэн эсхийг нь магтаалсан. Үнэхээр Монгол улс руу эсвэл Талангууд руу эсвэл Сүн улс руу алтан улс дайн хийх үед торгоны алдаа хээнүүд их байсан. Энийг нахуу өөрөө судалж Хотгоолын хааны таамагийг баримт болгосон. Судалгаагүй зүгээр таамаглал байсан. Магадгүй гэдэг. Тэр хүн яаж мэдсэн бах Хотгоолоо? Хотгоолынхан 12-р дайнд ороход оёдолч нь яарснасаа болоод нэг сугайг нь сул нөгөө сугайг нь бочим хийснээс бол бата мэдсэн гэж байгаа. Өөрөө юу? Өөрөө хувцаа захиалж явах та. Тийм учраас яруу давчуу төрийн ямар нэг зарлагаас оёдолчид урлаачдын гарын алдаа идэвхждэм байд гэсэн таамагаас энэхүү бодлоо зүгээр таамагаалаа дэвшүүлсэн байгаа юм. Хогчин ховлсон надаа энийг нь бол яаж тэр торгоны алдаа гарах магадлалыг олсон бай гэдгийг өөрийнхөө хувцсан дээр эдэлчихсэний хувьд. Тэгээ бас их л юм бодчихсон байна л доо. Тэр ганцаар яг үнэн. Хаан байгаад ард түмэндээ яаж нөлөөлдгийг. Тэгээд хугацааны явдлыг тухайн урлаач идэвхтэй байгаад идэвхгүй байдал хаанаас хамааралтайгаар яаж хувьсаж байгааг зөвхөн тэр нэг хувцаан оюулдаг оёдолчноосооч бай. Хоолой хэлэгдэг одоо буурчаасаач бай. Таамаг дэвшүүлсэн хувьд тэмтэрч байсан байгаа юм. Ингээд энэ мэдээний дараа би Хотгоолыг ард түмнээ харахгүй байна биш, ард түмнээ харж байсан байна гэдгийг ойлгосон юм шүү дээ. Тэгэхээр харахгүй байна гэж ховлж исэн би өөрөө хорлогч байгаа юм. Ухах нь бүх юм сайхан байхад чи яагаад чадахгүй байгаа гэж Хотгоолыг зүхэж байсан би өөрөө буруудан байгаа юм. Та ч залуу байсан юм чи яаж мэддэг. Тэгэж өмөрч болно. Гэхдээ энэ өөрөө Монгол улсыг мөхөх үз хэмжээний алдаа. Би залуу байснараа алдаж байгаа. Би залуу байснараа тэр хүнийг үхэлд хөтлөж байгаа юм. Би залуу тэнэг учраас хааныхын эсрэг ардуудыг нь босгож тэдгээр хүмүүсийн амьдралаар тоглож байгаа юм. Би залуу байгаад амаа хамхиж чадаагүй тань тэдгээр хүмүүсийг 12 дугаар дайнд үхлийн ирмэг дээр аваачиж хийж байгаа юм. Тэр та ганцаараа тэгсэн биш үү? Тэр чинь зөндөл олон хүмүүс тэгсэн шүү дээ. Мянган хүний биш. Мянган өрхийн үхэл шүү дээ. Миний залуугийн алдаа. Би залуу байсан учраас Хотгоолагаас илүү инэрэлтэй ноён байх гэж тэднийг хөлийн айл болохыг ятгах нүүлгэж тэр ятгаагүй байсан ч намайг сайн ноён гэж тэр хил дээр нэгүүдээс дээр нийлж исэн ардууд 3-4 жилийн дараа бүгд үхсэн шүү дээ. Муу гэд Хотгоолагийнхаа дэргэд байсан бол тэдгээр ардууд үхэхгүй байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл хамгийн анхны цохилтын цэг байдаг газар сайн ноёнтой гэж нүүж ятсан тэр ардууд надад итгэснээрээ Хотгоолаад итгээгүйгээрээ миний гаргасан 2 хилний явдлаас хохирол үрж өнөөдөр удамгүй түүхэнд мөрөгүй 12 дугаар дайны хар бодолгонд нуугдаад нэр цунч байхгүй болж
Хөрсөнд өнөөдөр хийц хүнс нь навч болон цэцгэлж байсан ч та нар хинэж тэр хүмүүсийг амьдрсны ч мэдэхгүй, үхсний ч мэдэхгүй түүхийн нэг хэсэгт 3 өгүүлбэрээр хайсан шүү дээ. Энэ миний алдаа. Би ард түмнийг хаанд нэгтгэхгүй болгосон алдааг ард түмний хүлээр үүрсэн. Энэ алдаагаа би цайруулахын төлөө Чингис хааныг мөрөөссөн. Ерөөсөө тэр нүглийг би ард түмэн итгэдэг хаан би болгохоос нойш арилгахааргүй гүн толов. Зүгээр ганцхан үг хэлснээсээ болж үүрсэн. Хатуулаа ард анхаарахгүй байна гэдэг үгийг хэлснээсээ болж үүрсэн. Тийм учраас би танаа цаг үед ноёдыг ч муулдаггүй. Тэр зураач тэр суудлыг хоосон байлгаагүй нач тустай. Тэр зураач өнөөдрийн аригчинд ямар ч буруу байхгүй. Тэр зураач энэ төртийг засгийг энэ хүнд хөл хорооны үед толгойлж байгаад байгаа ч холбогдолтой. Гэхдээ тэр чинь толгойлоо шүү дээ хөөрхөн амтаа. Мөнгөгээ толгойлд игээд тэгэхээр тэрэнд ч эрхэмтлэхгүй байх шүү дээ. Гэхдээ тэг бүгд тэрний чинь юу гадаг байхгүй. Яг наадах чинь. Та нар юу гэж харах нь хамаагүй. Тогоон дотор нь юу болж байгаа нөхөр байдаг. Тэгэхээр ерөнхийлөгч байна. Ерөнхий сайд байна. Ерөнхий эрүүл мэндийн сайд байна гэдэг өөрөө сайн үзэгдэл юм. Тэр өнөөдөр та нарыг ашигын төлөөч байсан хамаагүй аварч сэтгэхэд ч хамаагүй оршоож байгаа ч чухал. Одоо тэгвэл оршихгүй болох гэж зүтгэж байгаа үйл яах вэ? Тэрнийг яаж батлах вэ? Яаж мэдэх вэ гэж асуудал шүү дээ. Хатуулаа хааныг муусны төлөө манад ирж үхсэн тэр ардууд өөртөө хариуцлага боддог болов гэж би боддог. Очид үү? Амьд үлдсэн юм байгаа. Тэд нар яг ямар ачаа үрсэн бол хохирлын дараа. Буруу хүний үгэнд орчлоод л гэж бодсон. Гэхдээ тэд нар надаас салж нүггээгүй. Байсаар дараагийн Чингис хаанд нэгүцийн аймаг болж очсон. Салж нүхвэсэн бол буруу хүний үгэнд орлоо гэд тэр үгийг буруутгаад нүх боломжтой байсан. Гэтэл харин ч эсэргээрээ надад үнэнч зан гаргаж байсан. Энд би л өөрийгөө зүгсэн. Тэр ардууд бол алтан улсыг зүгсэн. Тэртээ тэрг бол алтан улс орж ирэх л байсан л. Тэрийг мэдэж байсан би тэдгээр хүмүүсийг хил дээр авчирсан үйлдэлийнхээ төлөө өөрийгөө зүгхэхэд бид зүгээр байхад алтан улс бидлүү давтлаа гэж тэд алтан улсыг зүгсэн. Чиглэл ондоолдоо зүглээ. Тэгээ одоо ийг л хүн юу хоёр их мэдлэлтэй хоёр ялгаа тэндээ байдаг ах тоо. Яг үнэн. Тийм учраас эрх мэдэлтний үлмийг шүүх эрх мэдэл чамд байгаа цагт л үнэн харагддаг. Иймээс л ноён байх гэж хичээгээд байдаг. Нөгөөтэйгөр эрх мэдэлтэн бөгөөд ганц үгийн алдаагаар үхэл дэгдэж ус мөхөж болдог. Тийм учраас сайн байхыг хичээдэг. Та тэгтээ одоо айгүй том мундаг хааны төвшөнд ярьчлаа шүү дээ. Хаан сэтгэл готролд орвол одоо тэр улс даяараа хүмүүс хохирдог юм байна. Тэгэхэд хаач биш ингээд игэл нэгэн бор ард би байвал яах юм сэтгэлээр готроод байна. Чи байх юм бол хохирол 24 хүний төвшөнд илэрнэ. Чи биш хаан байх юм бол 24 мянган хүний төвшөнд илэрнэ гэдэг л хоёр том тоон ялгаа байгаа. Гэхдээ яг ижилхэн хохирж байгаа. Яг наадхаа чи өөрөө бодоод үз. Хүүхэд нь амиа хорлсон гэр бүл ганц тэр ээж аваас гадна ах トゥ амраг садан холбоотон анд нөхөд тэр хүүхдийн сурж исэн анги танхим бүгд сэтгэлийн өвчин авч өөрийгөө ямарваа байдлаар түүнийг буруутгаж эсвэл тухайн үйл явдлыг мэдэж байгаа эзэн хариуцагчийг буруутгаж сэтгэлийн шарахыг эдэлдэг. Харин ч амин хорлож байгаа нь ямар ч асуудалгүй нийгмийн асуудлаас арилж байгаа мэт харагддээ шүү. Ухамжтай юу? Амин хорлолтыг авсан гэр бүл амин хорлогчоос илүү зовдөг. үлдчихэд үү? Үлдсэн нь.
тэр эцэг насан туршдаа хүүхдтэй хэлээгүй сургаалынхаа төлөө шаналдаг. Энэ шаналлаа гэр бүл салалтаар илэрхийлдэг. Дүүн өнчирх нь хамаагүй. Ахс нь гуйных нь хамаагүй. Тэгж илэрдэг. Тэр их инхрийлж чадаагүй хайрынхаа төлөө зүхэж бусад хүүхдүүдтэй анхаарал алддаг. Ах дүүнэр нь дүүн байж чадаагүй дэ сэтгэл нэмтэрдэг. Ах нь байж тэрхэн өдрийн тэр алдааг тийм юм хийгээгүй бол гэж сэтгэлийн шаналлыг өдөр болгон зүрхэндээ урж амьдэрдэг. Авга нь нагц нь наадам дээр тэр нэг урмыг хилчихгүй явдаа гэдэг сэтгэлийн ээдэр хэлхийж амьдэрдэг. Багш ангийнх нь тэр муу тэгсэн гэдэг нэг бяцхан амьдралын зодооныг хэрүүлийг сэтгэлдээ дээж магад тэнд оролцсон хүнийг дараагийн амиа хорлогч болтгол нь зүгтдэг. Тогооноос гарах тусмаа зүхэл алтхан ус болж хувирж байгаадан адил тэр хүүхдийн өмнөхөн тохиолдсон асуудлын эзэн хамгийн өндөр зүхлийг авдаг. Найз охин нь алгадаад хайсан байж болно. Энэ нь амьдарч байгаа хүний хувьд бол энгийн асуудал. Амийн хорлогчийн хувьд тэр эмэгтэй алгадсныхаа төлөө тэр хүний аминд хүрсэн гэдэг цус талхтай болгож амийн хорлдог. Амийн хорлолт бол гинжин хэлгээгээр явдаг тоглоом юм. Энэ нэг хүний гутаарлаас цаашаа халт урчдаг. Сэтгэлийн олон учуур хүний амьдрал торлог мэт татдаг гэж би өмнө нь хэлсэн. Яг энэ торлогоороо амийн хорлолтын гинжин тоглоом эхэлж өгдөг. Өөрөөр хэлбэл багш нь нэр хүнд алгуур унана. Танан ангиас амийн хорлолт гарсан бидтэй гэж нэр төр нь гутдаг. Ангийнх нь хүүхдүүд нь та тэрийг амийн хорлоход хүргэсэн гэж гутаадаг. Тэр багш энэ сэтгэл гутралаас үүдэлтэйгээр амийн хорлохгүй ч нийгмийн доод давхаргалуу чөлөө туналтуудыг хийдэг. Бүх талбарт. Энэ өөрөө амийн хорлогчийн бусдад тариж байгаа хорвор шиг. Бүх хүмүүсийг амийн хорлогч болгох үрийг тарьж цацдаг гэмтэн юм. Өөрөөр хэлбэл торлог утаснаас өөрийгөө л таслаад орхиж байгаа бол тэр торлог утасны тасарсан гинжир сувс урсахтан адилхан эрхний утсыг нэгийг л тасалхад бусд нь бүгэж унаж эрх биш болдог тан адилхан хохирлыг нийтээрэн үрдэг. Энийг утсаа таслаагүй би хэлж байна. Утсаа таслалсан олон хүний арыг дааж амьдарсан. Өөрөөр хэлбэл асгарсан тэр сувсуудыг буцааж нийгмийн харилцаанд холбодог байсан ноёныхон хувьд хэлье. Та тэгээ баг байхдаа буцаа таслаад тэгээд ирэх болцсон бол одоо ингэ сууж байгаа шүү дээ. Өнөөдөр сууж байхгүй. Яна. Оо. Тэгтээ би одоо ч гэсэн дан утсаан таслахыг оролддог онгод шүү. Ядаргаатай. Хүн боллоо гэдэг. Хүн боллоо гэ. Онгодын суудлаа өөрөө унгаана гэдэг. Орилж идэг шүү. Ааш нэгдлэхээр юу? Ягаад гэвэл та нар миний утсыг тийм үү үндсэнгүүд хялгасан тооцож байвал би алтны дайтай сэтгэл гаргаад хэрэггүй байхгүй юу. Тэгэхээр утас чамаас ч надаас ч нэхэгдэж ив холбоо болдгийн хувьд би гаргаж байгаа сэтгэлээ чамаас нэхэх нь зүйн хэрэг. Нэг талын утас бат биш. Би чам руу харилцааны утас гаргаж, чи над руу харилцааны утас гаргаж, хоёр утас байх тусам бидний харилцаа бат бөгөөд үр дүнтэй. Үр дүн нь нийгмийн шинжтэй байдаг. Инхээр би ч өөрийгөө сайн сайхныг мэдэрдэг, чи ч өөрийнхөө сайн сайхныг мэддэг. Чамайг ажлаас халагдвал би ажилгүй, би ажлаас халагдвал чи ажилгүй гэдгээд ойлгочих гэж байгаа шүү дээ. Ойлгоно. Тиймээс би багт урихтаа хүүхдүүдэд яг одоо хаалганаас гар. Энэ харилцааг би чамд алтан утас өгнө. Чи мянцсан утсаарч болтугай намайг түшихгүй бол хүнд шүү гэж хэлдэг. Энэ үгийг 3 удаа сонсоод тэр хүүхэд гарч явдаг. Өөрийгөө зөвөр үнэлж байгаа хүн. Тэр хүүхдийг би ажил дундаас нь хаялаа гэж яагаад ч буруу шахахгүй. Энэ 3 удаагийн хаалга нээх эрхийг хаяад таны дэргэд байна гэдэгтэй хүн. Би бол насан туршдаа засан хүмүүжүүлэх гэж явдаг. Тэгэхээр одоо ажлын байран дээр гарч байгаа ажлаас халагдах өргөдлүүд байгаа. Тэднэрд нэгэн удаагийн анхааруулга авсан.
За 3 авцнууд нь бол явж иж болно. Нэг удаатай байгааг нь дараагийн 2 хаалганы асуудал хөндөгдтөл байж өөрийгөө эргэцүүлэх нийгмийн ойлгох хугацаа өг. Ухамжтай юу? Хин хамт олонд ялангуяа галт тэргэн хөдөлсөн гэж та нар ярьдаг. Үүл нь жигдэрчсэн жингийн цуванд хэлхэгдэж байгаа тэр хүүхдэд сэтгэл зүйн гутрал байх ёстой бөгөөд амин хордлохын төвшөнд ч ярьж байгаа. Тиймээс өөрөө энэ баг хамт олонд зүтгэж нэр хүнд олтол нь та нар бас өгөх ёстой юм. Татах ёстой юм. Ухамжтай юу? Тиймээс та нар хитий чинээ жигдэрн төдий чинээ орж ирж байгаа хүн чинь гологддог нь их. Гологдох нь их, зан ааш нийцэх нь их. Яг бол нэг л чамд дасцсан хамт олон байгаа үед нэмэлт хүч үнэхээр хэрэггүй санагдах нь байдаг. Гэхдээ дараагийн зорилгоо харах юм бол одоо хүнээ бэлдсэн нь дээргээд тэр хүнээ хүчтэл ажлынхаа төлөө өнөөдөр амгалан байгаадаа засаж авах нь чухал байдаг. Ухамжтай. Тиймээс хүчтэл ажлын өмнө 3 удаагийн хаалга савах эрхээ тэр хүүхдэд өгөх ёстой юм. Тэрний дараа л халж болно. Ухамжтай юу. За тэгээ кинодоор ажлаас халах асуудал хөндөгдсөн учраас энэ лөө орчихлоо. Бид нэр бол одоо тэгэл хэдэн биенээ үзэн ядахгүй төвшөнд ажиллацгаая гэтлээ сэтгэл гутралын байдалтай байгаа. Тиймээс өнөөдөр ажлын байран дээр амиа хорлох хүч олон хүн байгаа. Энэ сэдвлээ хазаасан гэдэг итгэлтэй байна. Бүр надаас ахуулаад амиа хорлоход бэлэн байгаа онгодууд байна. Хүн болж төрөх бол онгодын хувьд амиа хорлолт юм аа. Сүнс болж хувирах нь хүний хувьд амиа хорлолт юм аа. Гэхдээ гэд чи ертөнцийн их том гинжин хэлхэнээс зайлахгүй харшаараа гэж хэлнэ. За